хамгийн суугт товтой морил. Бүгдэнд нь өдрийн мэнд. Таны өмнө хизээч сонсож байгаагүй хүний биений хурдны талаар маш сонирхолтой баримтыг хүргэе. 1. Үс ургах хурд. Хүний үс нь зогсолтгүй үргэлж ургаж байдаг ба үсний уутанцар дотроос бүрэлдэн бий болж байдаг. Харин үс нь сард дунджаар 127 см ургадаг ба жилд 15 см ургадаг байна. 2. Хилний хурд. Хил нь хүний биений хамгийн хүчрхэг булчин бөгөөд хүнийг юм ярих үед болон дуудуулах гэх мэт үйлдэлд 0-оос 96.5 км/цаг хүртэл хурдан хөдөлж чаддаг байна. 3. Амьсгалах хурд. Хүн амьд байхын тулд тасралтгүй амьсгалах хэрэгтэй. Сэрүүн байхдаа, унтаж байхдаа бүхий үед луу шиг ажилласаар байдаг хүчрхэг эрхтэн юм. Тэгвэл амарх үед насанд хүрсэн хүний амьсгалын хэвийн хэмжээ нь минутанд 8-аас 16 байдаг бол няраа хүүхдийн хэвийн хэмжээ нь минутанд 44 удаа байдаг байна. 4. Хумс ургах хурд. Хумс нь бидний хурууг хамгаалах үүрэгтэй ба мөн тасралтгүй л ургасаар байдаг зүйл юм. Таны хумс сард дунджаар 347 мм буюу өдөрт 0.1 мм орчим ургадаг. Хэрвээ таны хумс унал бүрэн ургах гэж 6 сар хүртэлх хугацааг шаардна. 5. Хийгээ гаргах хурд. Хүн өдөрт 13-аас 21 удаа хийгээ ялгаруулдаг. Хэрэв ус төрөгч болон метан агуулгдсан бол галт чадамхай байж болно. NBC News-ийн мэдээлснээр 1 секундэд 3 метр хурдтай буюу цагт дунджаар 11 км/цаг хурдтайгаар гадагшилдаг байна. 6. Бие засах хурд. Хүн амьд байхын тулд хоол идснээр ходоодноос гидс дотор нарийн гидс, бүдүүн гидс, эцэст нь шулуун гидсээр дамжин гадагшилдаг. Хүний бие засах хурд нь секундэд 2 см байдаг байна. Тэгвэл хүний шингэнээ гаргах хурд нь секундэд 10-аас 21 мл байдаг ба эмэгтэйчүүдийнх секундэд 15-аас 18 мм-ийн хооронд хэлбэлцдэг байна. Удаан эсвэл бага байх нь давсагны хүзүү, шээсний сүвний бөглөрөл, төрөө булчирхайн томрол, давсагны сулрал зэргээс болдог байна. 7. Хурууны хурд. Атланта дахь Жоржиа техникийн биофизикч Саад Хамла хэлэхдээ хурууга дугарах буюу снап хийх үед ердөө 7 миллисекунд үргэлжилдэг бөгөөд энэ нүдээ ирмэхээс 20 дахин хурдан юм. 8. Харааны хурд. Агаарын тоосчлтын хэмжээ бохирдлоос шалтгаалan 19.2 км хавцаа зайг хүний нүд харж чаддаг байна. Гэсэн хэдий ч 1941 онд Алсын хараа судлаач Селиг Хехт тодорхой саадгүй үед хүний нүд 48 км зайд байгаа лааны гэрэл анивчхыг ч харж чаддаг болохыг тогтоосон байна. Шинжээчд хүний нүд секундэд 30-аас 60 кадр буюу 60 фрейм харж чаддаг гэж хэлдэг ч яг үүндээ хүний нүд 1000 хүртэлх кадрыг харж чаддаг байна. Тийм учраас шинээр гарч буй геймер дэлгэцүүд 75, 144, 244 гэх мэт гэрцэх байдаг. Мөн 30-аас 60 кадр дүрсийг харах нь хүний нүд нь маш тухтай, эвтэйхэн байдаг байна. Жишээ нь кинотеатр гэхэд 24 фрейм буюу секундэд 24 ширхэг кадрыг харуулдаг байна. 9. Нүдээ анивчих. Нүдээ анивчих рефлекс нь нүдийг чиглэг байлгаж аюулаас хамгаалах үүрэгтэй. Насанд хүрсэн хүн ойролцоогоор минутанд 12 удаа нүдээ анивчдаг бөгөөд 1 удаа анивчих нь ойролцоогоор 3.1 секунд үргэлжилдэг байна. Харин зохины хурд 0.15 секунд буюу 150 миллисекунд хурдтай байдаг байна. 10. Бодлын хурд. Хүн ямар нэгэн зүйлийг бодох хурд нь гэрлийн хурднаас ч хурдан буюу ер нь бол хурдгүй гэж хэлж болно. Гэрэл нь 299,792,548 м/секундын хурдтай тархдаг бол хүний бодол ердөө 0 секундыг зарцуулдаг байна. Бодлон цахилгаан гүйцэтгэлээс ч илүү нарийн зүй тогтолтой. Судлаачдын үзэж бугаар хүн өдөрт дунджаар 60,000-аас 80,000 удаа бодол боддог гэж үзсэн байна. Харин тархинд мэдээлэл орж ирэхэд өөр төрлийн нейрон дотор өөр хурдаар дамжуулдаг байна. Хүний тархинд монголоор бол тунмал буюу квадриллион гаруй холболт байдаг гэсэн тооцоо байдаг. Тархи руу чиглэсэн мэдрэлийн импульс нь цагт 272 км/цаг хурдтай явдаг ба хүний амьдралын туршид мэдрэлийн эсүүд улам нэмэгдсээр байдаг байна. Хэрвээ та өөр амьтан болон төрөл зүйлийн тухай сонирхолтой зүйл сонсохыг хүсэж байвал комент бичээрэй. Мөн лайктаар subscribe дарахаа мартаоцай. Баярлалаа.